За өнөөдөр 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр юм байна. За бид нар ингээ манай Сонгой хайрхан дүүргийн Баян хөшөөнд энэ одоо самбра хий гэж бодсон. За би ингээ хоёр хуваачмаар байна. Гурван асуудал хөндөж ярих гэсэн. Нэгдүгээрт бол шударгаас би одоо энэ олон жил ерөөсөө энэ Монголд энэ шудраг усын хонгил бай, шудраг усыг тогтооё. Нийгмийн бүх салбарт одоо шудраг ус байдал бий болсон байна гэж ингэж ярьсан. За энэнийхээ төлөө би маш олон жил тэмцэж байгаа. Зөвхөн тэмцэнэ гэдэг нь хоосон яриа зогсохыг хэлэхгүй. 2020 онд улсын хурлд гишүүн болсноороо бол шүүхийн байгууллагыг одоо шудраг болгох чиглэлд ажлын хэсгүүд нь орж ажилласан. За тэгтээ зөвхөн одоо хууль тогтоосноор хуулийг зөв болгосноор бүхэн бас шудраг болчихгүй юм байлээ. Одоо энэ дээр би ингээ Сонгой хайрхан дүүргээ тавьчих. Одоо улсын хурлд нэр дэвшээ Сонгой хайрхан дүүрэг дээр нэлээд олон хоног ингээ хүмүүстэй уулзаад ингээ явлаа. Тэгтэл миний нөгөө улсын хэмжээнд дээрээд байдаг шудраг ус чинь бол Сонгой хайрхан дүүрэгт бас байхгүй болсон байна. Сонгой хайрхан дүүргийнхэн маань ялангуяа төрийн албан хаагчид маань бол ийм айдас хүүдсэн дор амьдэрдэг юм байна. Ягаад гэвэл улс төрийн дарамт шахалтанд ордог нэг намын одоо дарангуйлалд ор амьдарч байгаа юм байна. Янз бүрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болсон байна. Эмч одоо багш нар одоо төрийн байгууллага ажилчид зөвхөн за чи ингэхгүй бол ажлаас халагдана. Чи ингэхгүй бол чи амьдралгүй болно гэдэг ийм л дарамтанд ор манай Сонгой хайрхан дүүргийнхэн болоод амьдарч байгаа гэдэг нь одоо саяны хэд хоногт харагдлаа. Нэг хэдэн хүн төрийн албан хаагч ирээд уулзахдаа нуугдж ирж шүү дээ. Одоо бид нар чи 90 онд ийм нийгмийн төлөө яваагүй дээ. Тэгэхээр энэ манай Сонгой хайрхан дүүрэг энд байгаадаа сайхан иргэд маань төрийн албан хаагчид маань нэг ийм байдалтай амьдарч байгаа юм байна. За энэ төрийн албан хаагчид дарангуйлд ор байгаа юм байна. Төрийн албан хаагчид тэгээ амьдрахын эрхэн тэгэл дуугүй байцгаад юм шиг байна. Нөгөөх нь бол аж ахуй эрхлэгчтэй уулзж нэлээ ярьлаа. Аж ахуй эрхлэгчд маань ерөөсөө л бас татварын дарамт, хяналт шалгалт, за тэгээ нийгмийн даатгалын шимтгэлгээд одоо ерөөсөө бид нар туйлдж байна, цөхөрж байна. Энэ ажил хийгч хүн олдохоо боллоо. Ихэнх залуучууд маань гадагшаа гараад явчлаа. Ингэхээр чи одоо яах юм бэ? Та нарын үед хэлж байсан нөгөө месут мэрэгжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв дээр манай засгийн газрын үед 3 сарын цалингийн нөгөө залуучуудыг одоо мэрэгжил эзэмшүүлэх, ойр зуурын юм хийж сурах, ажлын чадвар суулгах ийм юм хийжсэн. Энд чинь ингээ зогсцоо. Одоо ингээд энэ ажил хийдэг ч хүн байхгүй байгаа хэдэн бол солонгос яваад дуусла. Манай аж ахуйн нэгжүүд бол татвар өөр ширэнд ороод ингээ зогсож байна гэж ийм хэлж байна. Тэгэхээр энэ манад бас нөгөө нэг намын дарангуйлдор орсон учраас энэ аж ахуй нэгжүүд ч гэсэн ерөөсөө өндийнхөө байлсан нөөтийг маш их шүүмжилж ярьж байна. Би сая нөгөө их хурл дээр бас 4 жил суулаа шүү дээ. Тэгэхээр та нар чинь нөгөө нөөтийг маань 2%-ийг нь 5% болгоно, буцаа олболтыг нь 5% болгоно гэсэн яасан бэ? Ард түмнээс асууж яана гэж нэг баах юм ярихын тэгэл хийхгүй маа гэж шүүмжилж байна. Байгаа байдлыг бол ингээд иргэд маань хэлж байна. Тэгэхээр бид нар Монголд ерөөсөө шудрагаас тогтоох ёстой. Нөгөө даргын хөөхөд дарга болдог, дипломатын хөөхөд дипломат болдог. Одоо энэ ялгуурчин бол их байна. Энэ Сонгой хайрхан дүүрэгт боловсролын ялгаач их боллоо. За тэгэхээр энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй. Та нар тэр нэг 12 онд эхлүүлээд явж байсан үнэхээр нэг урам зориг өгчээсэн тэр ажлуудаа үргэлжлүүлээч л гэж ингэж хэлж байна. За хоёр дахь санаа бол байгалийн баялаг юм байна. Ерөөсөө би бас энэ байгалийн баялагийг цөөхөн хүн өмчилж байгааг бол бас их олон жилийн турш ярьж хэлж тэмцэж ирсэн. Эрдэнэтэд би нэр дэвшгтээ яг л одоо яг энэ шиг одоо тэр уулын орой дээр байгаа овоолгын чинь байгалийн баялаг зэсийн хөдрий чинь 2хан хүн идээд жилдээ 100 сая доллар аваад идээд байна шүү дээ. Хажуухан талд нь байгаа энэ Эрдэнэтийн 100 гаруй мянган иргэд гадна жорлонд бие засаад өвөл даараад суугаад явж халуун хут ус байхгүй байна. Ингэж ярьсан. Энийг сая засгийн газар шийдээд харин ямар ч байсан нэг Эрдэнэ засгийн газрын үед бол тэр Эрдэнэтийн 34% дээрмийг бол нэг юм зогсоосон шүү. Зогсоосон. Одоо Эрдэнэтийн иргэд бол дараачийн алхам болгож
тэр овоолгон дээр болсон үйлдвэрүүдийнхээ 33% эзэмших ёстой. Эрдэнэт хотны өөрөө мөнгөтэй болохгүй. 2 хүн мөнгөтэй болоод идэ дуугаад байдаг. 100 гаруй мянган хүн гадаа хүүтэн газар одоо гадаа жорлонд одоо визасаад хүүтэнд ингэ суугаад байдаг. Энэ бол бас шудраг биш явдал. Энэ шудраг биш байдал юунаас явж ахлаа? Байгалийн баялаг бол цөөхөн хүний гарт байсан. Цөөхөн. Маш цөөхөн. 3.5 сая хүн ядуу 30 гэр бүл гэдэг байд. Ямар ч байсан цөөхөн хүний гарт очсон. За эн чинь бол байна. Дүүрэг бол нэг үе бодоход бол мөнгөтэй болчихжээ. Бас чи гэж одоо бодлого гаргаад явъя гэвэл бас ард түмний ахаа хэмжээ дээшлүүлэх энэ жижиг бизнесүүдэд дэмжих, жидүүгээ дэмжих олон юмд бол мөнгө гаргах чадвартай байна. Гэтэл ардын намын хүмүүсийг л цалинжуулахад төрийн байгууллагасаа дахин байхгүй. Ардын намыг цалинжуулахад бол асар их хэмжээний мөнгө явж байна. Энэ хороо дүүргийн одоо төсөв бол данхаасан байна гэд манай иргэн шүүмжилж байна. Гурав дахь нь бол одоо бүтээн байгуулалтын асуудал. За бүтээн байгуулалт дээр бол би одоо нэг юм хэлчихвэрээ. Бид нар жишээлх юм бол 2 жилийн дотор 1.5 тэрбум Америк доллараар Чингис Бонд гэдэг нэг баахан хараасан шүү дээ. Чингис Бондор ямар их бүтээн байгуулалт хийсэн. Бүгд улс оронд үлдсэн, нүдэнд үзэгдэж байгаа. Одоо энэ 8 жилдээ ямар бүтээн байгуулалт хийсэн. Одоо бүр асуумаар байна. Хоёрхан бүтээн байгуулалт хийрээ. Нэгдүгээрт нь 8 жилд хийсэн бүтээн байгуулалт. 200 км зам дарах нэ. За энийг надаар хэлүүлдэхээр иргэд мэдж байгаа. Хоёр дахь нь сая яригдаад байна лээ. Энэ туулгалтай тавьж байгаа нэг гүүр. Тэгээд тэр гүүрийг тавьж байгаа юм ерөөсөө ингээл энэ төсвийн мөнгө дээр нэмээд Чингис Бондоос 3 дахин их мөнгө 4.5 тэрбум Америк доллар байгаа байхгүй юу? Тэрбум Америк доллар гаднаас авсан. Одоо тэр сүүлийн хэдэн жил 8 жилд. Тэгээд 1.5 тэрбумаар босгосон бүтээн байгуулалт 4.5 тэрбум Америк доллар босгосон бүтээн байгуулалт хаана байгаа юм бэ? Энэ бүтээн байгуулалт нь хаана байгаа? Энэ нь бол нүдэнд харагдаад байгаа. Аймагуудын зам болцсон тэр станцын чадлыг нь өргөтгчихсэн 32 уулзуураа янзалтсан гэр хорооллыг багасгахын тулд бид нар орон сууцжуулсан орон сууцны 17%-ийг 8% болгоцсон гэдэг энэ дээр бол бид нар хангалттай юм хэлж чадна. Ард иргэдэд ч өөрсөнд нь хүрсэн. За бүр аргаа ороход энд чинь манай Сүнгийн хайрхан дүүрэг дээр би ирээд нэг юмд баярлсан. Нүүрс хөтөлбөр гээд хичнээн гутаанд оромжилж хичнээн хүнийг одоо шоронд хийв. А гэтэл энд одоо нүүрс хөтөлбөрийг ярьж штэ. Нүүрс хөтөлбөр. Автобусны буудлын дээр нэг хүмүүстэй ингээ гар бараа явжсэн нэг эмэгтэйтэй таарсан чинь. Оо та энд дэвшиж байгаа юм уу? Та нарын нэхлээс нүүрс хөтөлбөр бол үнэхээр зөв юм болсон шүү. Би бол оюутан хүүхэдтэй байсан. 1 сая төгрөгөөр өвлждөг байсан чинь 400 мянган төгрөгөөр өвлжөөд би тэр өвл ёслох баярлсан. За би таныг өөр бусад юу хийсэн чинь их сайн мэдэхгүй. Ямар ч байсан нүүрс хөтөлбөр чинь бол зөв зүйтэй юм болсон. Ард иргэд наалцтай юм болсон. Шүү гэж ингэж ярьж илээ. Энд бас би нэг оюутлын үйлдвэр орно гэдэг харин орлоо. Сүнгийн хайрхан дээр. Тэгсэн тэр оюутлын үйлдвэрийнхээ юу гэж яах вэ гэхээр нэг юмд баяр хүргэж байна. Сурагчийн би бас бараг мартсан байна. Сурагчийн дүрм товцыг дотооддоо үйлдвэрлэе гэдэг шийдвэр гаргаад бидний дэмжсэн. Өнөөдрийн хүртэл дээр 14 оноос хойш өнөөдөр гэдэг чинь 10 жил манай энэ үйлдвэрийн 200 гаруй эмэгтэйчүүд ажилтаа байгаад байгаа шүү. Би бас ойлгохгүй. Яагаад танах ингэж байгаа. Өмнө нь ингээд бид нарт ажил бол алдаг оног олддог байсан юм аа. Сурагчийн дүрм товцыг дотооддоо хийдэг болсноос хойш бид нар жилийн дөрөв үйлрэл тасралтгүй ажилдаг. Өнөөдөр ч гэсэн ажилтаагаа орлоготойгоо байна гэж ингэж хэлж байна. За тэгээд бүх хүн бас юм сөрөг биш л дээ. Тэгээд эерэгч юм байна, сөрөгч юм байна. Тэгтэл ерөнхийдөө бол улс орон даяарын нэг шудрагаас алдагдаж байгалийн баялагийг цөөхөн өмчилж бүтээн байгуулалт зогссон нэг иймэрхүү дүр зураг хэвээрээ байгаад байгаа юм байна. Тийм учраас би цаашдаа ч гэсэн эдгээр асуудлуудыг зөв болгохын төлөө монголчууд Монголдо сайхан амьдрахын төлөө манай Сүнгийн хайрханчууд Сүнгийн хайрхандаа сайхан амьдрахын төлөө эдний орчин нөхцөл тэгээд ахуй байдлыг дээрдүүлэхин төлөө ажилтаа болж, орлоготой болж, тэр нь ахуй амьдралд нь хүрч монголчууд, миний залуучууд стадионд очирлж хагаад гадаадд гарч ажилдаг биш. Монголдо сайхан ажил хөдөлмөр эрхлээд гэр бүлтэйгээ бүрэн дүүрэн аз жаргалтайгаар амьдрдаг ийм ирээдүйн төлөө би цаашдаа тэмцэнэ.
Тэмцэн гэдэг нь би хоосоо орлоо зогсдог хүн биш. Би энийг ажил болгохын төлөө үзэлцдэг. Төрөөчөөсөө бол ажлууд бол хэрэгжиж яваа. Дараачийн хурал дээр бас энэ дээр бол зоригтой хатуу тууштай тэмцэн гэдгээ дахин хэлье. Ер нь тэгээ бас яагаад ардчилсан намынхныг дэмжих ёстой гэж. Ардчилсан намынхан бол хийсэн, бүтээсэн, босгосон ийм нам. Уулаасаа хийж чаддаг, босгож чаддаг, бүтээж чаддаг. Ард түмнийхээ ахуй амжиргаа наалцтай юм хийж чаддаг. 17% хүүтэй ипотекийн зээлийг 8% болгож 3 жилд одоо 100 гаруй мянган орон сууц барьж ашиглалтанд оруулж чадчихсан юм нам. Маш олон гэр хорооллын хүмүүс орон сууцнд орж байсан юм. Тэгэхээр та бүхэн маань хийж чаддаг, хэлж чаддаг, бүтээж чаддаг, босгож чаддаг ардчлалынхаа энэ удаа дэмжээч. Маргааш орой сурталчилга дуусчих нь 28-ны өдөр та бүхэн цаашдын 4 жилд амьдрал ах уу ямар байх юм бэ гэдгээ сонголтоо хийж байна. Би та нарт зөвлөхөд бол энэ удаа та бүхэн маань бүтэн 8 жил хөгжлийг ухраас энэ хүмүүсээс салмаар байна. Тэгээ хэнийг дэмжих вэ? Ардчлалынхаа дэмжмээр байна. Ардчлалын гараад юу хийж чадах юм? Шинэ юм амламааргүй байна. Бид нар юу хийж бүтээж байсан бilé? 2 жилийн дотор жишээ юу хийж бүтээдгийг харуулж чадсан бilé? Тэрнийг үргэлжлүүлмээр байна. Алдагдсан 8 жилийн алдааг бид нар бол засмаар байна. Ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлмээр байна. Энэ аж ахуй нэгжүүдэд хөл дээр нь босгомоор байна. Ийм зүйлүүдийг бид хийж чадах учраас та бүхэн ардчилсан намаа сонгоо хайрхан дүүрэгт нэр дэвшсэн 5 хүнийг за бас Нурмын Алтайгаа дэмжээрэй.